Захиалагч нь ч монголчууд, гүйцэтгэгч нь ч монголчууд, хамтран ажилласан хүмүүс нь ч бүгд монголчууд. Тэр монголчууд бид нэгдээд хийж чаддаг гэдгийг үүгээр харуулж байна. За өнөөдөр бол маш түүхэн өдөр байна. За үнэхээр Монгол улс 60 жилийн дараа 2 дахь урт хил рүү холбосон түмэнц маань нээж байна. За энэ бол мэдээж Монгол улсын эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Дээрэс нь Монгол улсын ерөнхийлөгч ерөнхий сайд багтаа дотоод гаргаж энэ төмөрзмийн ажлыг эрчимжүүлсэн өнөөдөр нээлттэй хийх ийм сайхан цаг ирж байна л да. Тэгэхээр хэрвээ ерөнхий сайд багтаа ерөнхийлөгч маань ийм зоримог шийдмэг гаргаагүй бол өнөөдөр бас энэ зам маань нөгөө хөл амтай хэврэл байх байсан тийм ээ. 10 гаруй жил ингээ явчлаа. Тэгэхээр өнөөдөр энэ зам ашиглалтанд орсноор бол Монгол улсын эдийн засагт маш ач холбогдолтой. Дээрэс нь экспортын шинэ нэгдэж байгаа. За Монгол улсад одоо 10,000 тонны даацтай галтрын хөдөлгөөр хөдөлж эхлэлтэй өнөөдөр тийм. Тэгэхээр энэ том галтрыг явах энэ гүүрэн байгууламжуудыг Монгол инженер 5,000 инженер тийм ээ Монгол залуучууд Монголын баялаг бүтээгчид өөрсдөө хийж байгаа. Захиалагч нь ч монголчууд, гүйцэтгэгч нь ч монголчууд, хамтран ажилласан хүмүүс нь ч бүгд монголчууд. Тэр монголчууд бид нэгдээд хийж чаддаг гэдгийг үүгээр харуулж байна. Энэ бол түүхэн том бүтээн байгуулалт. Тэгээд дээр нь инновац цоо шинэ технологиудыг шингээж хийсэн байна. Тийм ээ. Тэгээ удирдлагын өрөө гүйцэтгэх, замуудыг гүйцэтгэх ингээд энэ бүтээн байгуулалтыг харахад үнэхээр бахархалтай байна. Тэгэхээр энэ бол үнэхээр түүхэн явдал. Ганц зам зурайж галтрыг хурдлах болтгой гэж өвсөөрэй да.